Би тэрний турсан юу нөр рил тастай би зүгээр амар үлээж байгаа юм сонсогдчихлээ ш тэр өөрөө. Тийм. Тэгээ бүр чи одоо тэгээ хидтэй байх юм. Тэгээ бид нар бүтэнд нь тийм амар идэвхтэй байсан үе байх ах уу? Би угаасаа 9-өөс ажилдаа явах чи өглөө 6 гэж босч йогт явдаг өст тэнийг юм шиг. хамгийн амар төгшөрсөн гэсэн тэрүүгээр байгаа юм баг ш. Тийм тий. За их л одоо яг боцтой таагаа. Юуя Entertainment хөөнчих нэвтрүүлгийн дараагийн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Яа. Үргэлжлүүлээ явчих юм ахаа эхлэх юм уу? Ийм гэсэн яхаж явах уу? Асар хаймар тэртэй ер нь. Уруу юм байна. Ингэж яагаад ингэсэн юм бэ? Уруу юм байна. За. Хай, бүгдэндний өдрийн мэндийг хүргэе. Юуя Entertainment-ийн хөөнчих нэвтрүүлгийн дараагийн ээлж дугаар хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн түншээр гэр бүлийн гишүүн зориулсан Канадын алдарт Джеймсон витамины брэнд хамтран ажиллаж байна. Дөнгөс омега ус мэдгэж гинөө. Ийм шиг ингэж тавьсан байгаа. Байршиг нөөцлөө тавьсан. Ингээд амсар нонгоолгцсан юм. Тэгээ та Джеймсон брендийн бүх витаминуудыг өөртөө авах эмийн сангаас болон City Farm эмийн сангуудаас судалдаж авах боломжтой. За тэгээ манай нэвтрүүлгийн тайлбар хэсэг дээр нь лавлах утасны дугаар нь байгаа. Тэгэхээр та эрсийн шинжилгээгээ өгөөд ч юм уу те тэсний дараачаар за надад ийм витамин бичиж өгсөн юм аа. Би Jameson брендийн витаминс авах гэсэн юм аа. Надад энэ авах вэ гэж залгаж болох нь байна. Үгүй эрсийн шинжилгээ өгнө гэдэг чинь айгүй чухал юм байлээ. Бид нар одоо нэг дэг дураараа ингээ угаад юм байлээ шүү дээ. Тэгсэн чинь хэд дутагдж байгаа. Өдөрт хэдийг уух юм гэдэг чинь бүгд шал өөр юм байлээ. Витамины илүүдэл гэж амар харин тийм. Тэгэхээр заавал нөө эрсийн шинжилгээгээ өгж агаад хэрэгтэй витаминууд ууж аваарай. Витаминоз, гипервитаминоз, А витаминоз. Ингээд мэрэгжлийн юм орж ирүүл ирнэ штэ бас. Би орил ярина штэ гэж. Амин метр мац ба. Мэдсэн мац. Метр мац. Мегатер мод гэж дээ. Гих мэдчлэн байна. Тэгээд манайхаа өөртөө ярих юм сангуудаас хөдөлж аваарай. Одоо тэгээд ханаа том их байгаа үед за А бэжтэй хайртай хандаа өр хүүхдүүдийнхээ дархлааг бас бүгдээрээ дэмжээрэй. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jameson Prenatal Канадын амин дэм. За өнөөдрийн гурлаагийн ярих сэдв юу юм гэж? Юу вэ гэхээр одоо ингээд ялангуяа за хостой болохоос ч өмнө тарих өвдөгдөг, хостой болсны дараач тарих өвдөгдөг нэг асуудал байдаг байхгүй. Тэр нь юу юм гэхээр за бид нар одоо ер нь мэдээ орсон цагаас л хойш эсрэг гүйцэтгэх хүмүүстэй харьцаж эхэлдэг шүү дээ тийм ээ. Эрэгтэй хүүхдүүдтэй одоо цэцэрлэгээсээ 10 жилээсээ өвдөг оюутан байх ахуй цаас ингээл харьцаж эхэлдэг юм байна. Тэгсэн чинь бид нар эрэгтэй найз байдаггүй гэдэг дээр хоёр хуваагддаг юм байна. Манай эмэгтэйчүүд үү? Үгүй ер нь хүмүүс. За. Эрчүүдийн хувьд ч гэсэн тийм юм байлаа. Эрчүүдийн хувьд зарим тохиолдолд эмэгтэй одоо сайн найз те эмэгтэй сайн найз байдаг гэж үздэг бол зарим эрэгтэй хүмүүс явдаг. Үгүй боломжгүй гэж үздэг. Эмэгтэйчүүд хувьд яг адилхан. Юу яриад байгаа юм бэ? Зүрхний амт байж дээ гэж үздэг бол зарим эмэгтэй хүмүүсийн хувьд юу яриад байгаа тийм гэж юу байдгийг одоо тэгж үздэг юм байна л та. Тэгэхээр яг үнэхээр амьдрал дээр эсрэг хүсний сайн найз байдаг юм уу? Мига гэж юу? Мига. Байдаг юм аа. Ами. За, тэр сэдвээр ярилцах нь энэ өөр амар маргаантай сэдв баггүй юу? Байдаггүй. Яахаараа? Байдаггүй. Яг ингээ хойртол нь байдаг гэж суучлаа. За, яагаад байдаггүй вэ гэхээр надад энэ эрэгтэй найз одоо харьцаа байцсан нэг найз байна л да. Тэр надад ингэжсэн аахгүй. Би бас асууж байсан аахгүй. Эрэгтэй эмэгтэй найз гэж байдаг те гэдгсэн чинь байдаггүй гэдгсэн аахгүй. За яагаад гэдгсэн чинь чи үнэхээр матар царайтай биш бол байх боломжгүй. Чи үнэхээр амар матарт би чам үнэхээр царай муутай гэж боддог болвол байх боломжтой яах вэ? А чи үнэхээр матар царайтай биш миний найз. Үнэхээр хоёлаа байх боломжгүй гэдгсэн аахгүй. Тэгэхээр ингээд би яг тэр мөчөөс эхлүүлээд тэгээд бодлоо л доо бас те. Он цаг хугацаа ингэ явж бай тээ. Өдрөнд яаж үрдүн байдгүй юм байна гэж бодсон баггүй юу? Би яг ийм сонсож байхад царайнаас олж авах юм байна гэж бодож байна. Царайнаас олж авах гэсэн үг юм уу? Юу тэр залуу хийж өөрөө зүгээр харин танай найз зориулв би батар юм байна шээ. Тэр найз нь бичээрэй. Юу ч ихсээр царай хамаатаа гэсэн үг юм уу? Царайнаас олж найз
биш гэдэг нь хамаарах юм. Гэхдээ бидгөө надад тэгж хэлж байгаа байхгүй. За хоёр дахь нэг юм жишээ надад нэг эрэгтэй хүн ингэж хэлж байгаа байхгүй. Би ингээ айгүй сайн эмэгтэй ингээ найзтай байсан юм аа. Байсан гэдэг жаа байхгүй. Байсан юм. Өнгөрсөн цаг заа. Тэг яагаад болцсон гэдгсэн гадаад сурж байгаа нааш ирсэн гэл өөс нэр оройж байгаа хов бацаал ингээл ээж ингээл юм ууж муугаал нилээ согцоос юм байна. Тэгээд тэрүүгээр чинь л бала юм хийж явсан баха. Тэгээд тэгсэн нэг мэдсэн хүмүүсэлдэжсэн гинэ. Тэгээд тэр өдрөө юуч болоогүй юм гин. Тэгээд битггүй л дээ надад л тэгж хэлсэн болохоос шүү дээ. Тэгээ маргааш нэглээд ингээд өстө нэрээ айгүй эвгүй юм болчлоо уучлаараа муучлаараа гэдгснээ ер нь хоёлаа үгүй л унтаагүй. Гэжсэн хоёлаа нэг үерхэд үзэхүү гэдгсэн гинэ. Тэгэхээр за тэгээ хоёлаа ямар би танихгүй юм биш гэд үзсэн чи шал тэнэг юм билээ гинэ. Тэгээ ягаад тэнэг ингэ гэдгсэн би бинийхээ бүх юмудыг мэддэг. Тэг штэ. Тэг хэдэн үнтэй үерхчихсэн, хэдэн үнтэй одоо шивчихсэн гэх бүх юмнуудыг мэддэг болохоор ингээд ямар ч юм наастер байдаггүй юм билээ гинэ. Ямар сонирхолгүй байдаг гинэ. Тэгээд нэг юм хоёр дахь тохиолдол нь байна. За тэгэхээр одоо миний хувьд одоо өөрт мань байдаггүй гэж би угаасаа би боддог. Тэгээд нэг тийм жишээ байдаггүй жишээ байна. За цэгийг. За надад одоо манай лувсаа найз маань Миний матар найз. Матар царай маань байна. Тэр найз маань байна. Энэ маа. Доржоо маань байна. Бата маань байна. Тэр би амар олон хэрэгтэй найзтай. Ягаад лувсаа гэдэг найзтай юм нэрээ? Бага. Тий. Лувсаа. Юу нөө багасаа нэг сонин эмэгтэй хүүхдүүдэд найзалдаг хүүхдээсэн би. Цэцэрлэгт байхдаа л эрэгтэй хүүхдүүдэд найзалдаг. Тэгээ 10 жил байхдаа эмэгтэй найзуудтай байсан. Гэхдээ эмэгтэй найзуудтайгаа найзлах найз өөр, эрэгтэй найзтайгаа найзлах найз өөр байгаа гэсэн. Тэгээд эрэгтэй бас айгүй олон найзтай байсан. Их сургуульд орсон. Их сургуульд бол харьцангуй цөөхөн. Тэгээ амьдрал дээр гарсан чинь би одоо матар юм болов уу? Эсвэл би одоо тийм хүн итгэж болохоор юм болов уу? Мэдгүй. Яагаад ч юм хүмүүс надад ялангуяа эрэгтэй хүмүүс надад нууцаа амар хэрэг идэг. Амар хэрэг. Тэгээ ингээд найз нь тэгээд ингэсэн чи тэгчлээ тэгсэн чи ингэчлээ гэдэг би одоо хайш сэтгэл зүйч юм уу? Амар хэцүү. Нэг гэж барайл нэг ярьдаг тий. Бүр яг ингээд найзуудыгаа над руу бичгээр юм бэ? За энэ амьдралд нэг юм болчлоо гэж тэгэл мэд. За яасан зовлонгоо тайлж гээл. Бурхан чи бай зовлонгоо тайлж. Тэгэл надаа ч ингээд нэг уух юм авч өгч өгөөл гоё хоол мал авч өгч өгөөл тэгэл яриасан. Тэгээд яриасан. Тэгээд зүг тийг өстэй гэл. Хоо гэж хэлж өгөх юм шиг байлээ. Тэгээд айгүй хима ярьдаг. Тэгээд тэд нартай хизээш тийм дотн мотн хайр сэтгэлийн асуудал бол ер нь үүсэж байгаагүй. Гэхдээ чам тараа сайн болцсон байж хаад хилээгөө тохиолдол бас байж болох байна. Ганц нэг байсан. Тэнгүүд тэгээд миний нэс баяртай гэж явуулчихсан шүү дээ. Тий. Надад нөгөө өөрөө би тэр хүний нөгөө нэг эр хүн гэдэг өнцгөөс нь юусэн хараагүй найз гэдгээр л харсан бол хизээж тэр хүн насан турштай лувсаа шүү дээ. Тэр хүн надад насан турштай эрэгтэй хүн шиг харагдахгүй л байхгүй юу? Friend zone шүү дээ чинь тий. Ерөөсөө тэгэж нөгөө нэг эрэгтэй хүний нүдээр тэгж юусэн. Тэгэж харагдахгүй зүгээр найз л гэж харагдана. Хаяа нэг ишээ ингээд өгөөчхөө тэгээд өгөөчхөө гэдэг ч юм уу эсвэл ингээд би биндээ туслах мослох тийм тохиолдол ч юм уу эсвэл ингээд нэг юм зөвлөгөө авах ярилцах шаардлагатай болох ч юм уу тийм үедээ л ярьдیں۔ Тэгэхээр ихтэй найзууд байдгаа зөндөө олон байна. Гэтэ тэд нэр ингээд надад нууц арайд идэгт би хувьдаа жоохон дургүй. Би эсрэгээр дандаа охтуудаар хөрвүүлчихсэн шүү дээ. Тийм үү. Ерөөсөө би тийм эрэгтэй энерги хүнийг өөртөө татдаггүй эмэгтэйлэг хүн л дээ. Тэгэхээр тийм чи тэгтээ тийм эрэгтэйлэг бас биш шүү дээ. Чи цэгийн яг ясам дээр ингээд харьцааны үед надаас зөвлөхөн хүн сонсч чаддаг юм баггүй юу? Тэгэхээр яг тэр чинь бол эрэгтэй биш гэсэн үг биш. А тийм үү. Тий, арай өөр юм байх юм аа. Би амар иршүү тахгүй. Яагаад гэхээр ингээд одоо чихэнд харалтаа ингээ эмэг байхгүй заяа. Би ингээ хэлсэн юм юу гэх юм дээ. Хүмүүсний мэдгүй. Тэгээ ингээд яг нэг хэсэг жоохон өөрөө будгаж оролдог байсан. Одоо бол нэг тийм баг оролцохооч байсан. Эфирдээ үедээ нэг будна. Тэгээд хуцалцсан дааш нэг тийм амар анхаардгүй нэг тийм надад нэг тийм сонирн биш те. Миний надад сонин зүйлүүд нэг тийм эмгтээлэг зүйл хизээ сонин байгаагүй. Тэгэхээр би өөрөө нэг тийм эмгтээлэг гэж боддгоо. Гэхдээ одоо өнгөрсөн 7 хоногт бишээлийн чинь өнгөрсөн 7 хоногт цацагдах хүн чихрээр цэгийн бандтай төвлөмсөн байгаа. Тэгтээ тэр харагдахгүй. Хамаг эмгтээлэг байгаа. Бандтайгийн чинь аамын сонгож өгсөн надаа. Би ямар дүүпл ах уу гэсэн чинь аам энийг ав гэд авч өгсөн. Авч өгсөн ингэ зүгүүлж өгсөн. Тэгжээж би тийм бандтай мөсөж байгаа байхгүй. Тэгээгүй би хажууд нь зүгээр л нэг бэж өнгөтэй нэг ингийн юм авч ирсэн. За миний хувьд штэ. Миний хувьд яг 50-50%. Яагаад 50-50% гэдэг байгаа болохоор штэ тий.
эрэгтэй сайн найзууд харин талхаасаа найзлсан бүр шороо идэж өссөн найзууд одоо хүртэл байна уугүй л байна. Яг тэр бидний Турк явах гэж байгаа санаж байгаагүй юу? Онгоцны буудлын дээр маа нэг найз таараад гарч ирэл те. Тэр чинь бүр шороо идсэн найзахгүй. Манай аав ээжүүд найзууд тэгээ бид нар хоорондоо найзууд бүр ингээд харин талхаасаа найздаг. Айгүй олуулаа ингээд нийлдэг байж байгаа. Одоо хүртэл найзалдаг. Тийм найзууд хүртэл байна. Заавчлаарай түр нэг галсны мэдээлэл хүргэдэг. Хөөе, нэг юм гоё юм байна. За би чамруу линк шидсэн ба ороод хараарай заяа. За 3 сая төгрөг төлөөд 4 сарын хугацаанд заяа багштайгаар одоо юм турдаг. Тэгээ дээрээс нь эрүүлждэг. Одоо өөрийгөө шинээр бүтээдэг. Дээрээс нь шагналтай юм уралдаан зарлцсан байна. Бид нар 45 хоногт яаж өөрчлөлтгийг харлаа штэ сая тий. Монгол улстай яриа. Өш энэ ингэж байна. Наа энэ сте янцсан юм байна хөөе. За ингэж энэ маш гоё давуу талтай юм байна. За яг уг нь бол хамгийн ихний давуу тал нь Sky Bar Fitness Club гэдэг баг тэнгэрт байгаа нэг фитнес клуб байна. За Bar 86 Fitness Club гэдэг төмөр замд байгаа. Энэ хоёр дээр бэлтгэлээ хийж болно. Тэгэхдээ зөвхөн энэ хоёр л биш. Зүгээр л уралдаанд оролцож байгаа бол та өөрийнхөө явж тассан гэрийнхээ ойрхон те одоо багштайгаа эсвэл тэндэж гэсэн явж болно. Гэхдээ энэ юунд уралдаанд бүртгүүлж болох юм байна. Яг үнэ. Энэ ч гоё. Тий. Тэгээ хамгийн гол нь 60 хүн бүртгэн. Одоо юу дуусч байгаа гэж байна. Тий. Тэгээ дээрэс нь нас хүс хамаарахгүй. Нач юусоо хэдэн ч насны хүн өөрийгөө өөрчлөе гэж бодож байгаа хүн орчих. Тэ эмэгтэй нас хүс хамаагүй юусоо. Тэгээ наа чин бүр нарийн багжаар ингээд шалгаад хамгийн сүүлд нь 4 сарын дараа бүр тэр компьютероор ингээд гаргаад ирэх юм байна. Тэгэхээр ямар нэгэн мап орохгүй гэсэн үг. Хамгийн гоё нь шагнална. Тий энэ body pro гэдэг ийм багжаар эхлэлж бүртгүүлэхдээ компьютераар бүх биеийн эмчилтүүдийг хийгээд дуусахдаа дахиад энэ body pro гэдэг компьютерийн багжаараа нэг өөрчлөлтүүдийг нь хэмжээл тэгэл тэндээсээ шалгаруулна. Хамгийн сайн биеийн өөрчлөлт гарсан хүн нь. Тэгэхээр хүний хүчин зүйл орохгүй те энэ ямар ч мапан компьютер гаргана. Тэр машин супер. Машин тий 25 оны Chevrolet Tracker гэдэг Jeep байна. Тий дунд гарын Jeep байна лээ. 25 оны 1 км-ийн гүйлтүү байв. Цоо шин. Тий тэгээ дээрээс нь гоё зөвдөлтөй өрүүлтэй. За. Тий ийм. Тэгээд ерөөсө 106.5 иддэг ийм. Яг Монголын нөхцөл таарсан. Цоо шин гоё ш тий. Jeep-тэй болно. Тэгэхээр та 3 сая төгрөг төлөөд яг 4 сарын хугацаанд тулсан юм багштайгаа ажиллаад өөрийгөө бүтээгээд тэгээд дээрээс нь ялагч бол маш авч гэнэ шүү дээ. Тийм ээ? Тий. Зя сонирхож байвал манайха линк холбогдох бүх юмнуудыг тавьчих. Ороод бас нэг үзээрэй. Бүртгүүлэн дуусч байгаа юм билээ шүү. Тий, зөвхөн үлдсэн билээ шүү. За. Яг олуулаа ингэж нийлдэг байж байгаа. Одоо хүртэл найзалдаг. Тийм найзууд хүртэл байна. Гэтэл найзалж явж байгаа дундаас нь нөгөө сайн болоод харилцаа тасарсан хүмүүс хүртэл байдаг. Тэгэхээр би 50% юм болоо гэж бодод өгдөө. Байхгүй тэр чинь зүгээр ингээд найз биш байсан юм байна гэд угаасаа ингээд тэр тонлоо тасчихж байгаа байхгүй юу. Тэгтээ аюу санаа штэ. Тэр чинь нөгөө угаасаа найз биш. Чи угаасаа анхаасаа миний найз биш байсан бэ зээ. Үгүй. Тэр чинь ингэдэг юм бэлээ. Одоо жишээ нөгөө нэг юу гэдгийг бид нар чинь өсөж томрно штэ тий. Одоо ингээд багасаа ингээд найзалж байгаа нэг 10 жил ч юм уу найзлаад ингээд одоо нэг юу гэдгийг 4-5 тагаас хойш одоо бид нар чинь бүр ингээд бага ангиасаа нөгөө цэцэрлэгийн бага ангиасаа найзалсан байхгүй. Тэгэхээр чи нөгөө эмэгтэй хүн чинь жоохон өснө, томорно, жоохон эмэгтэй төрхтэй болдгийм байл л та. Одоо юу гэдгийг 10 хүртэл нэг тийм бенчиг харагдажсэн байх нь шүү дээ би. Тэгэл 11 хүрсэн чи жоохон эмэгтэйлэг харагдаж эхэлсэн юм уу? Шээ чинь тий. Охинлог харагдаж эхэлсэн чи юм уу? Тэгээ ингээд явцын донд ч өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэрнээсгүй бол анханасаа надад нэг сайн байсан бол тэр чинь эрэгтэй эмэгтэй найз байх боломжтой болчихж байгаа. Яг ингээд найзуудын тохиолдолд хичнээн гоё байгаад, хичнээн гоё залуу болоод, хичнээн гоё эмэгтэй болсон ч тэр хүнийг харах нүд нь өөрчлөгддөг шүү дээ. Тэр чинь миний хувьд байхгүй. Эрэгтэй хүн чинь болохоор өөр байгаа байхгүй. Тэгэхээр тэр харь найз биш байгаа даа. Тэгэхээр наадах юм бодлоо гарууд өөр болчихоо. Нэг бол одоо чиний хэлгээр те нэг бүх зовлонгоо яриад те хэцүү үедээ ирж ингэсээр хахад тасах сэтгэхгүй гэж нэг юм байд юм шүү. Тэгэл нөгөө ингээд амьдрал нь жоохон шантраад ирэнгүү төө наами дээр очны зовлонгоо тоожээ дөө гэж. За нэг цэг дээр очны хоол дээр зовлонгоо тоожээ даа гэсээр хагаад тэр хүнийг ойлгож байгаа цорын ганц хүн нь би ч юм шиг санагдал те. Тэгээ юу н ингэж босон болоогүй хүүхнүүдтэй зурлаж явж байгаа ойлгож байгаагаар интэйгээ гэж бодоход идэх чи юм шиг юм шиг байгаа юм. Энэ намайг угаасаа хаарын талхаас нь мэднэ. Зовлон байхгүй тий ойлгоцоход одоо асуудал байхгүй гэдэг үдээс чи хүн болгоно ямар мухай ашиг хайр сэтгэл вэ? Амар өөрчилж баах хүүхнээ. За сайн мэдэрч та. Тэр л намайг ойлгонтоо гэдэг шиг нэг тий юун дээр сэргээш дээр гардаг штэ. Юун дээр одноо дээр одноогоо сонготой байлээ. Тийм сүүл араас нь одноо гүйж хамгийн сүүлд нь одноо дээр алчгүй болдог. Тийм тэрэн шиг л ахгүй да. Явж байсан хамаг юм яриалаа гэдсэн. За. Тэг чи өмнө юм 50%
байгаа хгүй. А тэрнээс гол эрэгтэй найз байна уугүй надад одоо бүр харин нэлхэ цэнэ гэсэн зөндөө олон найз нар байна. Би яагаад ингээ эрэгтэй найзтай байдаггүй гэж байх боломжтой уг нь ингээд тий би ч айгу хамаагүй ярьж марцдаг болохоор ингээд боломжтой гэхдээ надаа эрэгтэй хүний надтай хараал хэлж яриад байгаа нь таалагддаггүй байхгүй юу? Дундаа ороод байгаа. Тэг дундаар одоо жишээлбэл ингээд зохиж аваал тий би амар өвдөд идэг байхгүй тий заавал амдаа тий ингээд юу айн мөшөө хаач тийм байж тий юу нэ тэгээд тэнгууд надад ерөөс тэр нь ерөөс таалагддгүү яг уу үнэхээр найзаа гэж харж байгаа боод байгаа байхгүй те гэхдээ надад тэр энерги урсгалын хувьд те надад өөрт минь ерөөс наалддаггүй байхгүй харин тийм байна ингээ манай найзууд ингээл одоо оюутан ангийн найзууд гэж ярьж штэ те ингээд юу аим хөшөө ингээл нэг хорим дээр ингэдэг байхгүй би бүр ёо надаас холой бүр амар муухай санагдаж байгаа байхгүй юу тий ямар сони тий манай эртний нэзэд ерөөсөө тэгдэггүй юм бэ штт манайхан ч зэрлэг баламдаараа бас нэг юу штэ сүйсэх штэ тий тэгвэл бас нэрнээс эрэгтэй найзтай байх хүсэл төрөхгүй ч байж магадгүй айгу муухай байгаа тий чимбах дээрээ орж чимбах амар гимүүд авч юм гэж намайг харахад юу аа гэж үгээд муухай тий бас хэцүү юм дээ тийм болохоор надад жоох ингээ муухай санагдаад тий тэгээ найз гэдэг ингээд одоо наач нэг юу гэх юм гэр бүлтэй болоо штэ тий ингээд амар олон жил найзалж байгаа л тэгээд энэ жаргал завлангаа хуваалцаал эсрэг үснэ өвч штэ ингээ явж байгаад гэр бүлтэй болоод тэр найз маань их нэртэй болоод одоо би жишээ нөхөртэй болоод гэдэг ч юм уу ингээд ингээр нөгөө харилцаа өндөрдөг. Тэгээ яагаад тэгэхээр яг нэг миний л бодож үзье. Яг эсрэг үнтэйгээ суучдаг юм шиг үлээ. Одоо чинь би эрэхтэй найз байдаг эсрэг үсний надад сайн найз байдаг гэж бодож байгаад маа нөхөр тийм байдгүй маа зүрээрээ гэж гантдаг те. Тэгэл нөгөө нөхрийнхээ хажуутай найзтайгаа лөө юу анах шамгшаад ингээ найз нь ингээд ингэсэн манай онд гэж байгаа ингээд ирмсэн ингээл тэгэнгүү те. Эхлээд ингээс сүулт ингээл та ямар ойрхон ярдэ ингээл эхэлдэг баг чинь те хардталт үүснэ. За тэгээ ингээ байж идэл одоо нөгөө зарим тохиолдолд ингэдэг байхгүй юу? Одоо би чинь жишээ нөгөө нэг эрэгтэй найздаа гэд хүн танилцуулаад ингээд суулгаж исэн тохиолдол надад хүртэл байдаг байхгүй юу? Одоо их нэртэй ингээд суулгаж исэн тохиолдол тэгтлээ ийм дотн ингээ байж агаад эхнэр нь мэднэ. Эхлээд нь одоо юу гэдэг ингээ гурлаа найзалж майжилж ингэж явж ийсэн аа. Тэгээд эхнэрийг би өдөө танилцуулаад өгч байгаа шүү дээ. Тэг ингээ суулгач чаа. Тэг суулгаад ингээ байж хэсэг огцны даад эхнэр нь хартна. Тойр яад ингэ зүр штэ би эхнэрийн талтай. Яаж аа. Би угаасаа ингээ нөгөө анханасаа мэдчихэж яагаад гид гарч ирсэн бол хүн одоо бас гид би биндээ хайртай болчихвол яах юм. Тийм штэ. Ингээ хараа эхнэртэй суулгахаас өмнө ягаа хайртай болоогүй яа. Дун монд нь одоо юу гэдгийг те та хоёр үл ойлголцоод тэгсэн чинь те ингээ тань дээр очиж жаргал зовлогоо. За тэнтэй модалж хахад авитагаа. Анханасаа жаргал зовлонгоо хуваалцдаг л байсан штэ. Тэд тэр эхнэрийг гарч ирэхээс өмнө тэгвэл надтай яагаад харилцаа бодогдож болоогүй яа. Эмэгтэй найзтай байхыг хүлээн зөвшөөрөх. Эхнэртэй болгоод тэр залууг харсан чинь амар сайн нөхөр байсан чамд харагдаад байвал яах вэ? Oh my god. Тэгвэл тэгээд би яагаад угаасаа сууж болоогүй яа. Хин ч хартна. Одоо жишээлбэл нөгөө би ингээд ийм эрэгтэй олон найзтай болохоор маа нөхөр намайг хартна штэ. Би хартж байгааг амар ойлгодог байхгүй тий. Угаасаа би эмэгтэй бол нөхрийгөө эмэгтэй найзтай нь би хардах л байхгүй юу? Гэхдээ чи тэгээд эрэгтэй найз байдаг зүгтэй. Үгүй мочир зүггүй нэг хардаад ингээ хар дөрөөд орилж гашраад ах нь бол хайшин. Гэтэ хүнд цаана ингээд нэг юм хармын сэтгэл төрдөг байхгүй. Яг ингээд тэр найзтайгаа уулзж байна, энтэйгээ уулзсан юм гэд ингээ хэлэх юм бол надтай энэ хугацаанд байж болох л байсан шүү дээ гэдэг ч юм уу нэг юм төрлөх цаанаас нэг юм барьцах эмэгтэй хүний сэтгэл зүй ажилдаг гэх юм уу. Тийм. Тэгэхээр эрэгтэй хүн дээр ч гэсэн адилхан. Манай нөхөр намайг ингээл учиргүй манай эрэгтэй найзуудтай хардаал одоо ингээл юу гэдэг те ямар нэгэн харилцаа үүсгэж чинь гэж бодохгүй. А гэхдээ тэр хүнтэй өнгөрүүлж болох цагаа би эрэгтэй найзтайгаа байгаа гэдэг ч юм уу те. Эсвэл би гэр бүлээс гадуур нэг 2 цагийг тэр найзтайгаа өнгөрүүлж ийна гэдэг ч юм уу те. Энэ тохиолдолд хармын сэтгэл бол байна. Тэрийг би амар ойлгодог. Тэгээ одоо яах юм? Хүнтэй суучвал тэр найзуудаасаа бүлэнгээс нэрэлцэл бодослох хэрэгтэй. Ер нь бол хүн дээр шүү дээ. Хүн дээр шүү дээ. Хүн дээр нь бол хүн дээр нь ойлгомжтой. Окей, тэгвэл жилдээ нэг удаа ч юм уу уулзч болохгүй юм уу? Жилдээ нэг уулзахад бол арайч хартаад тахгүй шүү дээ. Одоо би лувсаатайгаа уулзаагүй жил болж байна. Лувсаа. Нэг уулзгаас юм байна та лувсаа. Тэрийг бол ингээд таач гэсэн бас ойлгох хэрэгтэй байхгүй. За эхнэр нь бас хартай те нөхрийгөө тэр чинь нэг юм амар шоломлог байгаад байгаа юм биш үү? За мэдээж нөхрийгөө харамлж जैन за дотоо за яах вэ? Тэгээ тань зөндөө эрттэй дайзаад байгаа юм чи тэндэг басчихсан. Заавал тэргээр татаад ах юу? Юу ч би суулгаа ястэй тэгвэл. Надад бол бүр яг өмнө дэжсэн байхгүй. Надад нэг юм эмэгтэй танилцуулсан. Эмэгтэй ингээд найз ингээд
байдгаа энэ ойрхон гэж хэлжсэн байхгүй манай байрны бараг цааталж ахгүй уулзна гэвэл бараг нэг алцаагаал уулзсан ингээл тий уулзна надад тэгж уучлаарай нэг алцаалмаар гэнэ юусэн тий алцаа эндээс алцаагаа чи бүр яг хэлжсэн тий үнэхээр гүү ёстой тэр нэрээ үнэхээр царай муугүй юу хамаа авахгүй эмэгтэйлөл юм. Үүсэлдэж чухалгаа байна. Ингэдэж штэ эрэгтэй хүний юу бодгийг мэддээмаа гэлээдэж штэ эмэгтэй хүн ч гэсэн эмэгтэй хүн юу бодгийг мэдэн штэ тэ яг үнэндээ бид нар чинь шулам шүү дээ шулмууд шүү дээ Тийм. Гэтэ ер нь бол би яг ингээл Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jensen Prenatal Канадын амин дэм. би яг ингээл Тэгээ найз амар хартай мартай одоо нөгөө нэг юм тусгай салаан дээр гардаг ш тамираач гэдэг ингээд ингээд бүр амар аюу. биш заяа би наад хүүхэн чи чамлуугаар юу тэрсэн бохоо Тэр бүр арай амар токсик юу. тэрний салах Тэр бол арай шүү гэж. тийм бол биш заяа нэг тийм олон талаа ярихгүй за эмэгтэй найзтайгаа уулзлаа гэх юм бол би магадгүй за гэл явуулчихна гэхдээ үлдэж байгаа надын сэтгэл дээр шүү дээ нэг тийм сонин юм үлдэх байхгүй нэг тийм жоохон барьцмаар юм шиг дээ нэг жоохон эвгүүч юм шиг дээ Тэгвэл хамт яваач. би тэр хоёр сэдтэй яг яах юм Хамт явъя гэвэл яах юм? Гэхдээ хамт явъя гэвэл явна л да. Би нэг эрэгтэй найзтайгаа амьдрал яриа суужсэн чи темка намайг хамт явъя гэвэл яах юм тийм үстэй. Би темкаар яах юм. кинон дээр гардаг шиг ингээд нэг орсон газарт нь ороод ингээ халсаа сажиглаа сууж иж болно гэдэг. Яа одоо ингээ уцаа ингээ залгаастайгаа орчих юм ярьдээ те. Юу ярьж байгаагаа сонсгоод за бид тэр нэг иймэрхүү юм ярьж байгаа шүү гэх юм уу. Нэг бол чи нэг хоёр алцаа газар суучих гэх юм уу. За ерөөсөө тэгтээ ер нь болоод тэгэл зүгээр л хөндөрчгөл төө тий. Тий ер нь амьдралын шаардлага угаасаа хөндөрнө л дөө. Өмнө ингээд нөхөргөө хат чи ингээл ойрхон уулзаал ингэж ингээл яриад чатлал тэг нөхөртэй олчгонд бүр чаатлах нь ч бүр болчих бүр чаатчихгүй тий шудлаална. Тий чаат бүр бичихгүй. Тэгж жагаад хурааж жагаад нэг амар том юм болохоор за одоо нэг хоол идья. Одоо нэг таралтъя гэдэг. Амьдрал байна. Бид хоёроос нэг юм асууя. За. Та хоёр амьдралдаа нэг ч байж болно, нэжгээд ч байж болно. Эрэгтэй хүнд хоёулаа зүгээр найзууд байя гэж хэлжсэн үү? Хэлжсэн шүү дээ. Ямар тохиолдолд гэж хэлжсэн? Хаалгахгүй. Тий. Харваас ингээд миний нөгөө нэг юм одоо миний энэ сонирхолтой нэг юм за миний нөхөр бол нэг ийм бие хаатай нэг ийм царай зүстэй нэг ийм дуу хоолойны өнгөтэй те нэг иймэрхүү зан характертай хүн байна гэдэг юм төсөөлөл байгаа шүү дээ. Тэрнээс бүр тиссэн ондоо мөртлөнгөөс ингээд амар өөртөө ихтэй залуучууд байна заяа бүр ингээд яг ингээд гүгээд идэг. Тэгээ тэр хүмүүст бол те нэг эвтэйхэн гэтээ шууд найз болъё гэдгийг бол шууд хэлэхгүй заяа. Хэлэхэр гомдчихдээ юм шиг үлээ. Тэгэхээр ингээд жоохон дасгаж агаад тэгээд хоёул найзлъя гэж дасгаж агаад жоохон найзаа гэдэг ингээд яриан дундаа ингээд найзаа гэж ингэж агаад тэгээд цэвэрхий явуулах хэрэгтэй. Таалагддаг бол би таалагддаг гэдгийг шүдэлж ямар тохиолдолд хэлжсэн гэхээр нөгөө ингээд хоёр найз зэрэг сайн болсон тохиолдол. Би алийг сонгодгоо. Тийм ингээд олоодаа тохиолдож байсан болохоор ингээд явж агаад яг ингээд сайн найзууд авахгүй тэр хоёр чинь. Хоёр сайн найз нэг хүнд ингээд сайн болоод алийг сонгох ингээд мэдрэлтэй тахарч аягүй сонир шүү дээ тий. Хизээ үзсэн сериал. Тэр үзээ. Тэгээ ер нь сериал болгон дээр л тэгдэг тий. Сериал дээр ядаргатай амар олоодаа тохиолдсон байхгүй юу. Тэгээ тийм учраас яг тэдэрт нь нөө ихийн эцээхгүй тухлын тураахгүй гэдэг шиг яг миний хэлдэг юм болохоор окей найзууд бай. Нэг бол харилцаагүй бай. Тий цааштай. Аль нь ч сонгохгүй. Яг тэгж бол хэлж байсан. Тэрнээс бүр таалагдаагүй үнэхээр бүр сонирхол дийзгүй байл. Найз бай гэж хэлэхгүй штэ. Зүгээр болио л гэж. Үгүй ингээд бодоод үзэхэр зүгээр ингээд анханасаа тоогоогүй бүр ингээд надад ерөөс үн цэнгүй хүн байна заяа. Тэгсэн мөртлөнгөөс тийм хүмүүсийг бол угаасаа окей ерөөсөө баг ингээд хариуч өгөхгүй яахчгүй л ингээд орхиж штэ. Ер нь нүүрэхгүй орхиж штэ. За тэнгуүтээ нэг жоохон арай нэг агсан төвшин тий нэг жоохон нэг гайгүй юм шиг санагдаад байгаа юм тий. Арай нэг гайгүй санагдаад байгаа юм бол тий. За бас нэг жоохон илгээр хэлж үзэн тий. Би одоо ингээд үгүй сонирхтгүй мана. Эсвэл би ингээ хэлчихдэг байсан. Би хүнтэйсээ холоогүй хэлчихдэг байсан байхгүй. Хүнтэй өрх мөрх бодол байхгүй наа гэлждэг. Тэгээ ингээд бүр ингээд яг ингээд амар сонь тохиолдолсэн. Яг ингээ миний нөгөө эрэгтэй хүнийг харах
ийм талаасаа талагддаг шүү дээ. Тэгсэн мөртлөнгөөсөө майны хувьд амар тараадсан хүн байсан байхгүй. Тэг яг ингээ сонирхлоо. Тэгээд тэр хүнтэйг би ингээ шууд ингээд тэр хүнтэй харьцаа болчихоо гэхээр ингээд нөгөө нэг юм ойлголцдог нэг хэсэг зүйл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бүр ингээд болчих чадахгүй ингээд найз хэвээрээ ингээд үлдчихвэл ингээд амар гоё хин хиндээ тухтай юм шиг санагдаад тэгээд тэр тохиолдолд бол би ингээд багаар тасгаж агаад найзаа гэсээр байгаа л тэгэл явуулчихсан л та. Би өсөө тэгж бат асахдаг ч юм байна, найзаа гэдэг ч юм байна. Тэгэлгүй ер нь ингээл ямар ч эрэгтэй ч хүн эмэгтэй ч хүн таалагдсан хүндээ бол амар хурдан нөгөө нэг хариунд чат өгдөг шүү дээ. Ингээл хэрвээ таалагдахгүй араас жоохон гүйлгийгээ байл нэг жоохон удаад ч юм уу те. Тэгээ бүр ингээ үнэхээр таалагдахгүй бол хариу өгөхгүй. Синд эсвэл за яг хаа андуураад синдсэн тохиолдол бол байна шүү. Хаяа нэг үү. Тэрийг хараа ингээд зорж юу синдээгүй андуураад синдсэн байдаг юм аа. Тэнгүүд одоо ингээд би зүгээр одоо ингээ эрэгтэй хүн үзчихвэл бас ингэж хэлмээр л да. Тэр эмэгтэй үнэхээр таалагдаагүй болоод хариу өгөхгүй байгаа. Тэгээ дээрээс нь чамааг ерөөсө тоохгүй гэдэг үднээс ингээд чамлаг тэмүүлэхгүй байгаа штэ. Тийм би шаарлахаж янз бүрийн чат өчвэ. Тэн чинь зүгээр хүмүүс уншаад өгчдөг шүү. Зүгээр скриншот игээ тавьчихдаг шүү. Тий, скриншот игээ тавих чаашаа би. Гүгөөчдөг. Тийм үү. Гүгөө зүгээр ингээд шаарлахаж зүгээр ингээд янз бүрийн ингээд нэм хараал ирүүлтэй бирсэн. Зүгээр ингээд тий ингээд нэг юм цаг үрлээ найдлага төрүүлээ гэдэг нэг тиймэрхүү юм угаасаа битээ тэгж байгаарэ. Тэгээд эмэгтэй эрэхтэй найзын хувьд бол нэг тиймэрхүү байлаа манайхаа. Сайхан намайг надад нэг чат ирсэн байсан чи азгүй л надаар крашлуулаад явж яахгүй ч гэж шиг битгүй. Тэр ч одоо хаа газраас гарч ирсэн би тэрийг хаяа нэг олоод авчмаа яаж ямар ч юм аа хавдаг шиг тий. Яг гэдэг байхгүй наа хариу бичгүй ингээд синдэл ч юм уу тий ингээд яалаа. Хүн тэгээ нөгөө яг ингээд сэтгэл гаргасанд зав гаргаа явдаг байхгүй. Нөө тий 1 минутын ч гэсэн 1 секунд ч зав гардаг шүү дээ. Ядаад баяждаг лайк тавдаг байхгүй. Тэгээ ингээд хариу өгөхгүй ингээд явж яваад нөгөө сүултээ хүмүүсээс чи янз бүрийн авир гарна шүү дээ. Авир гараад ингээд ингүүт сүултээ нөгөө яатын одоо төвчээрэн барагч гэх юм нэг бол үнцгүүн тийм байт юм хааж гэлдэг байхгүй. Чимод өөргөө юугаа утцыг цантаа бала бүдөө бэгэл ороод сага скриншот гэлдэг юм чинь. За халаа биш шүү дээ. Тийм үстэй ямар дүүртөө биш. Тэгээд юу н жоохон юу ямар л бэлээ интернеттэй л юм. Тэгээ одоо тэгэл ямар сэтгэл гаргасан хүндээ болол нэг зав гаргадаг тань хэлсэн шүү дээ. Нэр ядаж ингээд өдөр юу хийчихэн та гэж бичдэг байхгүй юу? Тэгээ сэтгэл гараа тэр хүний үнэхээр ингээд надад ингээд сайн бичгсэн сайн те энэ үнтэй ингээд цаашдаа бай гэдэг. Тэгээ бичдэг шүү. Хэрэг бичихгүй бол залуулаа гэх. Гүйгүй тэр чинь угаасаа сэтгэл гарахгүй гэсэн үг шүү дээ. Ямар ч завгүй хүнд 1 минутын 1 секундын лайк дарах гэдэг чинь монийг бол одоо би завгүй байна гэдэг юм байдаг байхгүй. Тэгээ тийм бичдэг хүмүүсийг битээ харуулдаг цагаа өрөөд байгаа. Харин тий гिचглээ амар хэцүү тий. Ингээд нэг өөрт нэг ингээд залууд хаалгадаад байдаг. Тэгээ яаж шаардлагатай байдаг тий бас. Тэр залууг би танихгүй байсан байхгүй юу? Би зүгээр мөрөөрөө ингэ явж исэн байхгүй юу? Тэгсэн чи гайтай юм шиг над руу орж ир чатчээд тэгээд ингэ таалагдаад чат бичиж явж байгаад алга болчдөг заяа. Намайг дасчаад алга болчдөг. Бажгаад алга болчдөг. Тэгээд би тэр залуу ингэ тэний юм шиг хүлээгээл байдаг заяа. Зүгээр жишээ ярихад бол ийм шиг заяа. Тэгэхээр яг энэ тохиолдолд эмэгтэй хүмүүс амар хүлээгээд идэг. Бүр яг чат бичээсэй гэл ингээл унтаж муудахгүй тэгснэ ингээд шүн дун сэрж мөрөөл те. Чат бичсэн бодоо гээл бичээгүй ангууд нуур үрэлээ шаардлагаал те. Тэгээд тийшэр нөө өөрөө бичихгүй те. Зүгээр тэр хүнээс бичлэхээ хүлээж. Тий. За энэ хараа ингээд тэр тохиолдолд угаасаа нэмэргүй шүү. Эрэгтэй хүнээс цаанаас нь одоо ингээд өгөгдсөн лов бомбинг гэдэг юм үйлдэл байна. Хайраар ингээд амар гоё үгээр бөмбөгдөж амар гоё ингээд дасгаж ийсэ гинт алга болдог мó. Юунууд. Тий. Тэгээд тэр үед нь зүгээр яг тэр үед л нэрээ өөрийг нь ч гэсэн хайчаарай тий. Тий яг л баг тэгээд тоохгүй л тоохгүй л агараа. Энэ зүгээр бидний нөгөө нэг зовлон бас ижилхэн штэ эмхтэй хүнсэн зовлон нэгтэй энэ тохиолдолд надад зөндөө байсан болохоор амар хэцүү байдаг штэ нэрээ. Тэгэхээр нөгөө мэдрүүлээд байгаа юм найдлахыг мэдрүүлэх хэрэгтэй штэ. Өсвөр насны охтод бас үзчихэж магадгүй штэ. Яг үнэн штэ. Яах юм бэ охтодаа тий. Тийм хүлээс юм өстэй үнэхээр димээд шүү. Цаг нарны нэмрээ тэгээ цаанаа юу тэж байгаа юм бэлээ мэдгүй штэ. Хичнээн хаягтай ч юм байна л тий. Хичнээн хаягтай айгүй л ихнэр хөвтөж байгаа юм болов сүүлийн үед чинь тийм зөндөө идэм билээ штэ. Яг үнэ. Тийм байна. Тэгэл шүн ерөөсө бичихгүй орой ерөөсө бич маанайд яг болж байсан байхгүй. Маанайд ч одоо 34 35 та юм уу?
Тэгээд нөгөө хүнтэй суух болсон гэж өөрийгөө ингээд нөгөө бодоод одоо л юу нэг сэтгэл зүгөө бэлдээ гэрлэхэд бэлэн болж байгаа. Тэгсэн чинь нэг залуутай овоосайхаа харьцаал тэгэл өдөржингөө чадалж байгаа л орой унтлаа гэж алгуулчтай зэ. Орой унтлаа гэж алгуулчтай. Тэгээ хагасаа буцаад баг юм бичихгүй зэ. Хаяа л юм чинь. Зөв. Тий. Тэгээ ингээд гайхаад 3 сар харьцсныхаа дараа чи яг яагаад ингээд идэв гэсэн чинь үгүй тэгэл яах вэ ядраад би угаасан амар хүнд ажил хийдэг учраас нөгөө газар шурааны ажил хийдэг хүнд ажил хийдэг учраас гэ тэгээдсэн чинь нэг өдөр ихтер чатаар орж ирэл маа найз загнаал чи нөхөртөө үнтэй инглээ бла бла гэтэл манай найз тэрийг их нэртэйг ч мэдэхгүй л явж байгаа Тийм шүү дээ. Тэг хичнээн чаягтай те нэг ингээ хаяган дээр яг ганц би юм шиг амьдарч байгаа нэг хаяган дээр ихнэр хөвгттэй ориг хаяган юм шиг ингээл явж байгаа тэгэхээр асуулт байхгүй. За яах вэ бид нар нөгөө нэг ийм сэдвүүдээр дуу нэгтийг стрессдэг учраас сэдвээсээ жоох хазаашлаа. Заашлаарай. За. Өнөөдөр хамт байсан баярлалаа. Тэгээд эрэгтэй эмэгтэй найз, эсрэг үсний яг сайн найз байдаггүйгүй гэдэг. Хүн болго өөр өөр гэсэн бодолтойгоо те харанлахаас найзууд байдаг гэдэг. Гэр бүлийн гоё найзууд олцсон ингэ явж байгаа гэтэл үгүй тэр чинь боломжгүй. Одоо эсрэг үсний найз байх боломжгүй ч гэдэг эрэгтэй эмэгтэй хүмүүс байгаа. Тэгээд коммент хэсэгт бичээрэй. Тэгээд бид гур бол яг өөр өөрснийхөө өнцгөөс л ярьлаа. Байдаг. Би яг 50-50%. 50-50. Тэгээ 3 суу Төвийг барьлаа шүү дээ. Угсаа тэгдэгэстэй. Эрэгтэй хүмүүстэй найзалж хаяа сэрлэн хөдөлт юм аа. Тэрийн давч үз зүгээрээ гэж нэг үг яваад байна. Тэгээ задалж хилами чирүүл оруулж ингээд нэгнийхэд чиний дээр гарах гад ингээд авахгүй гэдэг нэг юм сайхан үг гэдэг шүү дээ тий. заваарсыг Ямар балер үгүй. Зүгээр тэрийн давчвал зүгээр. Тийм болохоор тэгээ манай хүмүүс коммент бичээрэй. Тэгээ нэвтрүүлгийн хамтраалагчаар гэр бүлийн гишүүн мөрцөрлсөн Канадын алдарт жимсэн витамины брэнд байлаа. Дараагийнхаа дугаараар иргэн баярт харуулцгаая. Баяртай. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jensen Prenatal Канадын амин дэм.